man. За сайн байцгаана уу. Намайг артист Мориорч амар сайхан гэдэг. Одоогоор цэргийн дуучин эднэж болгоё. Одоо Мориорчээр ажиллаж байна. Энэ нь дуулах одоо юуны зайлшгүй одоо нөлөөсөн. Ер нь л дуулна гэж хөдөл хүндэл тодорхой хэмжээний сонсгол шаардна. Тэр утгаар ч юм одоо хөгжим мэл тэр чигээрээ сонсгол ритм, темп гэх зүйлээс одоо бүрддэг учраас одоо маш их чухал учраас дуулах арга зүй, дууны сонирхол нөлөөсөн гэж үздэг. Тэгээ Мориорын онцлог бол ерөөдөө одоо стереоос одоо Монголын үндэсний одоо хөгжим. Өчигдөр доломжлол баярууд байна л да, маш олон баярууд байна. Хүүхдийн сэвлэг хүрэх байр, шинэ байрны найр. За тэгээд ямар нэгэн цагаасаар биер хуурах ёслол гэх хвчлэн зүйлүүд төр доо хуургуугаар л ирэхэд төсөөлөх аргагүй. Тэгээд одоо энэ хөгжмөөр одоо маш олон зүйлийн баяр дээр ямар нэгэн нээлтийн арга хэмжээ дээр хураа тоглож арга хэмжээг нээдэг. Энүүгээрээс одоо бахруулштай зүйл үүдэг. Тэгээд ерөөдөө л хуур хөгжим тоглоом чинь тэр чигээрэл ерөөдөө хүний багтал, амбогшил, баяр баясгал ямар нэгэн өөртөр гүндүүлж байгаа хүмүүсд хүнд бол одоо ямар нэгэн тайвширлыг өгөх жишээтэй. Энэ ч утгаар ч маш онцлогтой. Хоорын одоо аялал маань ерөөдөө л тоглоочоос л зайлшгүй сонсох шаардна. Энэ чи өөр нэг дөнгө гэж байхгүй. Ер нь сонслоор бүхэндээ дарж одоо ре ми фа ингээд 7 гişиг байхад л энэ 7 гişиг гаргахын тулд хүний сонсгол ритм айгуух шаардлага. Энэ хөгжим өөрөө бас өөрөө онцлогтой хөгжимтэй ямар нэгэн татлага ритмтэй. Тэгээ миний Мориор бол ерөөдөө яг тоглоочийн яг мастер Мориор байгаа. Анх 2019 онд яг өөрийн захиалгаар яг хийлгэж одоо хүртэл уран бүтээл тэгээд бас тоглолтууд дээрээс ашигладаг өөрөөс тоглож одоо л ашиглаж явж байна. Тэгээд хуучдын хөдөл ерөөдөө янз янз л хэлдэг л хуурын хөдөл өөр таарсаг хуур, позиц, тоглох дуу аваа тэр бүгдийг харж шалцсан үз дээр өөртөө сонголтоо бас хийж авдаг. Хуураа хөгжмийн зүйлсгээ бол. Тэгээд янз янз хэлдэг захиалгаар хийдэг ч байдаг. Бас хөгжмийн нийслэлийн хөгжмийн төлөвлөгчдөөс бас өөрөө сонголтоо хийгээд бас таалагдсан хөгжим бас сонгож авах. Хууран дээр одоо жишээ нь морины явдал ч юм уу тэмээний бүүлэх ч юм ээ эсвэл багталтай омбогтлолтой гэвэл хурдан тейп тоглох чинь ч юм уу энэ жишээлбэл тэмээний бүлээл явж байна л да.
нэг их жишээний ч юм уу нэг мөрний явдал гатра мөний дуу гэж юм нэг гаргаж шинэ. Ерөнхийдөө бол уран бүтээл хийхэд бол юу л та нэлээ судалгаа хэрэгтэй. Тэр утгаар ч юм уу мөрөө өөрийг ерөнхийдөө бол үндэсний ардын энэ хэв шинж өнгө төрхийг бол алдахгүйгээр орчин үеийн хэлбэр жанрт буулгаж найруулж одоогийн өнөөгийн хүүхд залуучууд сонирхох төрх хүслийн хомгчлыг багтахын тулд яг үндэсний хэв шинжээ алдахгүйгээр найруулж орчин үетэйгээ дуу авыг харахыг эргэлцсэн байдаг. Тэр ч утгаараа ч ихэд хамгийн анхны уран бүтээлээ ирэхэд бол яг үндэсний ядцуур энэ өв соёл хэм шинжээ алдахын тулд дайралцсан хаанзоо гэх мэтсэн ийм этник маягийн дууралтаар найруулж уран бүтээл хийсэн байдаг. Тэгээ ер нь бол хөгжимчин хүн бол байнгын форум маш чухал гэдэг. Тэр яг өглөө ажил дээр очивол тэгэл гам дасгал уншаал хэлэндээ энэ бол хордон мэдвтэй удаан ритмтэй гэх мэтчлийн дасгал гам харандаа техник оруулахын тулд гам дасгал уншдаг. Нэг тоглолтын яард ороход бол хөлөтөн 2-3 сараас бэлтжиж нэгэн том тоглолт төслийн яард гардаг. Тэгэхээр бас бэлтгэлийн хувьд дийлдэг сургалтын хувьд бол маш их нарийн нэгт Нимба ёсны үндсэн дээрээс тухайн тоглолтын яас хард. Тэгвэл ямар нэг уран бүтээл дээр ажиллавал ер нь хугацаа нэлээ шаардна. Яг хүн төрөх нийслэлийн хэмжээний чанартай уран бүтээл гаргах хэмжээний цаг хугацаа бол хамаардаг. Миний хувьд л ихэвчлэн нэг уран бүтээл жилийн дотор жил хагас ч юм уу хагас жил янз янзлын зохиолоос шалтгаалаад ихэвчлэн нэг хамгийн удааны жилийн дотор бол миний нэг уран бүтээлээ бүтдэг. Ер нь бол уран бүтээлийг нэлээд судалж үндсэн дээр л хэцүү дүн дээр л уран бүтээл. Энэ уран бүтээл чинь ерөнхийдөө маш олон дамжлагаар явна шүү. Тэгээд хөгжмөөгөө альбомныхаа зохиолынхаа хар зургийг гаргаад дараа нь энд студи дээр хөгжмийн найруулгыг хүмүүс сайн мэдээ панорам жирэн шүү дээ. Панорамын хөгжим найруулгыг хийгээд тэрний хөгжмийн найруулга дээр хөгжмөөгөө хөх аялгау гişлийг яг зохиолынхаа яг тааруулж тоглох, найруулах. Тэгээд дараа нь хоолой бичлэг буюу бичлэгэндээ орно бичүүлнэ. Тэгээд дараа нь микс мастер хийгдэж дараа нь үзэх сонсогчдод хүргэхээр бас олон шат дамжлагыг нэлээд явцсан дараа эцсийн дээр таттай нэг уран бүтээлч гардаг. Миний хувьд л ирэхдээ бол яг тийм хөгжмийн урсгал хийж яг тодорхойлогдсон. Энэ бол бүхий л хөгжмийн урсгалыг бол сонсох дуртай. Тэр үндснээр ч юм уу уран бүтээлч бол хүний хувьд бол маш их судалгаа хэрэгтэй хэлсэн шүү дээ. Тэгэхээр ардын хэв шинж бол байх хэрэгтэй байна. Тэрэн дээр л одоогийн хийж байгаа уран бүтээлч юм ардын этник ч юм уу тийм ардын хэв шинжийг алдахгүйгээр уран бүтээл бас хийж байна. Цаашдаа бол ерөөдөө электро дэнс музик ч юм уу эсвэл юм афро стилийн аялгау ч юм ерөөдөө бүхий л урсгалаар бол уран бүтээлээ хийж үзье гэсэн бодолтой яг урсгал баригдахгүйгээр нэг тогтсон юмгүйгээр бүхий л жанрыг сонирхож уран бүтээлээ хийх байна. Дэлхийн улс орны хөгжмийн орчуулал маш хурцтай хөгжиж даяасалж байна л да. Тэр ч утгаар ч юм ямарваа нэгэн бид нар л ерөөдөө бас тодорхой цаг хугацаагаар хөгжил хийлгэж ялахаас хөвчлөгийн өөрчлөлт хийх ёстой. Тэгэхгүй бол сонсогчдмаар сонсогчд өөрсдөө хөгжөөд бид нар хийж байгаа уран бүтээлчнээс бас нэг хэв юм байвал бас удиртай шүү. Тэгэхээр л ерөөдөө л үндэсний энэ ардын хөгжим мөрөө хөргөж маань ерөөдөө л орчин цагаад дагаад энэ хөвсөн
өөрчлөгдөх нь бас зөв гэж боддог юм л. Тэгээ ерөөд ардын одоо энэ морин хуурын өнгө аял онцлог байдгийг алдахгүй тулд үндэсний хэв шанчийг одоо орчин үетэйгээ хослуулж одоо хийхвэл одоо энэ хүмүүст илүү хүрнэ гэж бодож байна л да. Тэгэхээр орчин үетэйгээ ч гэсэн ялгаагүй бас энэ дугуултыг алдахгүйгээр хэв шинжээс тухайн найруулагч хамаарчлаад нь одоо онцлог ялах наглах байх. Тухайн өдрийн онцлог тааруулж одоо миний дотоод ертөнц одоо миний тайвшрал янз янз гаргал да өдөртөө үед л хуураар дарж хатвал нэг сайхан тайвшралтай дотоод одоо өөрийнхөө одоо мэдрэмжийг одоо гаргаж ирээ ч юм уу заримдаа нэг аялгаа мэлгүй орж ирэхэд тэрэн дээр аялгаагаа зохиогч явдал ч юм уу заримдаа нэг санаа манаа орж ирэх явдал байдаг. Заримдаа нэг юм хөөр баяртай ч юм уу баталтай байдлыг хураа нэг юм темптэй багчд бас өнгөрөө авчих юм уу тухайн өдрөөс урам зориг орох ч юм уу үе байна. Тэгэхээр яг тухайн өдрийнхөө байдлаа л тааруулж яг хүний одоо онцлог мэдрэмж филинг байна мэдэрдэг дээ. Манай цэргийн дууч эдмийн чуулгын үндэсний хөгжмийн анги гэж байгаа. Би бол үндэсний хөгжмийн ангийнхаа одоо хайрал гэж одоо мориор хөгжимчнээр одоо тодорхойлогдож явдаг. Тэр утгаар ч юм уу үндэсний хөгжим гэхээр маш олон төрлийн хөгжмүүд байгаа л та. Ёочи, ятга, эвэр бүрээ, лимб, бишүүр, өрөн хуур, их хуур гэх мэт олон заставаас одоо цөөхөл одоогоор хөгжмийн хэлээр цөөхөлж ирнэ л та. Энэ заставаар ихэд ямар нэг зохиол бүтээлийг тоглоход бол мөнх хуур хөгжмийн үүрэг ройл хөгжмийн дугуйлт бол маш их чухал нөлөөтэй хөгжмийн зэвсгийг тооцогддог. Одоо чинь морин хуурн дээр одоо цүглээ тоглоход бол зохиолоос хамаарч одоо хөгжмийн зохиолын гол аялалгаа явууч юм уу эсвэл омог багталтай юм темптэй юм жих одоо энэ темптэй хөгжмийн юу их шилүүлж тоглох ч юм уу тэгээ юу нь бол онцлогтой. Ганцаараа уран бүтээл хийн гэхээр ерөөдөө бүхэл юм л өөрөө яг л бие дааж өөртөө хариуцлага маш их ногдсон. Тэр утгаараа ч юм уу өөрийн уран бүтээл дээр ажиллах, анализ хийх. Тэгээд энэ уран бүтээл дээр тааруулж уран бүтээлийнхаа одоо хэм маягт онцлог тааруулж хуур хөгжмөө яаж тоглох вэ гэх зүйлээс л шаардна. Цөглөл тоглоно гэхээр цөглөлтөд ноот өгчнө. Ноотон дээр ихэд тухайн зохиолыг амьдруулахад бол олуулаа тэр зохиолоо сууж анализ хийж одоо нюанс, стрик, темп тааруулна гэж хамтдаа л ажиллана гэсэн үг л дээ. Бөөнд ажиллана. Ганцаараа ажиллах хэрэг бүх юм өөрөө хариуцж бүх юмыг өөрөө одоо судалж судалсан үндсэн дээр л тухайн зохиолыг амьдуулж тоглоно л гэсэн үг. Тэгээд ер нь тал талаас нь судлал л да. Ер нь тухайн урсгалын одоо орны ч юм уу эсвэл өөр урсгалын юм бахад тухайн орнотынхаа хэв шанч одоо хэм маяг тухайн ард түмэн соёлыг одоо судална. Хоёрдугаар бас тухайн урсгалын одоо хөгжмийн урсгалын одоо хөгжим ритм дууралт гэх зүйлүүдийг бас тодорхой судална. Тэгжээж одоо хуур хөгжмөд энэ урсгалыг яаж тодорхойлж амьлуулж гаргавал одоо хүнд ойлгомжтой хүнд ойлгохоор сонсогдох уу гэх мэт зүйлийг судалж одоо анализ. Тэгээ энэ бол Монгол хүн бол ихэд морин хур хүн болгол одоо мэддэг байх хэвээр нэгээс одоо тэр тундаас одоо сурч мэдэж тоглодог байхаас миний үдээс бас боддог. Одоо жишээ нь ихэд одоо гэртээ ч юм уу мориорын одоо жавар хөргөнд ярьдаг шүү дээ. Гэрийнхээ одоо нэг хоймортоо суучаад хуураа хөрөөдөөд явж байхад тухайн ойлын тэр жилдээ өнгөс муу мохоо бүхэн ярилна. Одоо гэж бас нэг монголчууд ярьдаг шүү дээ. Тэр утгаар ч юм уу хүн болон хуураа тоглож хөрөөддөг болчихсоо гэж мэд боддог. Хуур сурахын үндсэн нь юу вэ? Ихэд бол хүсэл сонирхол ирэмэлзэл, орлого, төсвөр хатуужил маш их шаардна. Тэр үндсэндээ л одоо хуур хөгжим сурна да.